За нөө байна уу? Ингээд хичээл гоё л шүү дээ. Наатаас ч юм болж шүү дээ. Зам сүмсээр явангаа алдсан шүү дээ. Нэмгээ тэр яг машины осол хийх гэжсэн. Яа. Телеграмд төрүүлж ордон шүү дээ. Тэгэхээр сонсгоод ээжсэн чинь гацхгүй юу? Гацгаар нь заа гэдэг ингээ уцаа хаагаа тавьсан чинь буцааж тэр чинь уушхтаа гэдгээс эхэлт юм байна. Хөөдөө. Уцсан дэлгц хаацсан мөртлөнгөөс гэдгээс эхэлт юм. Тэгээ тэр зүгээр ингээ машинаа шүн барь явж ирсэн. Яг осол хийх авчихсан. Яа, цочж өгчээсэн үү? Тэр нь яаж яагаад өөрснөө дуурц тээ. Амрис. Өөрсдийнхөө донаас наач одоо шүүг юм уу тий? Энэ за тайлбарч өгье. Баягны хайрцаг юм уу? 3 2 1 яа. Биш үү? Эхлээд нь хаяа хэлэх гэжсэн. Тий. Энийг бол гуруула хамт хийн шнэ. За. Тий. Одоо За одоо байж. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Хүн чихэр нэвтрүүлгий. Биш. Бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. Юу яа entertainment. Гээ одоо дахиад ихэл өдрөө шаараа бид хорны цаас цацдаг. За эхлээд өгүүлэхэд. 93. Өөрөө эхлээд өөрөө яриачдаг те. Ай бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Юу яа entertainment-ийн хүн чихэр нэвтрүүлгийн 3 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм. За өнөөдөр юу ярих вэ гэхээр ер нь хүн төрлөختөн үүссэн цагаасаа хойш сонирхдаг. Юу ямар сүртэй эхэлж байна. Үгүй яарна мэддэг байхгүй. Сүртэй эхлээс. Үүссэн цагаасаа сонирхдаг. Одоо хүртэл очир зүгийн тайлах гэдэг нэг юм байдаг. Тэр нь юу вэ гэхээр мэрэг байхгүй. Мэрэг зурхаа энийг гүйц тайлаагүй байгаа. Одоо монголчууд жилчүүд дэлхийд даяараа судалдаг шүү дээ. Ордоор нь судалдаг, за жилээр нь судалдаг гэдэг ч юм уу. Тэнгүүд мэрэгч одоо хэдэн зуун жил дамжиж байгаа мэрэг төлөв гэдэг хүмүүс байдаг. За одоо ингүүд хүзрийн мэрэг буюу таараа мэрэг гэдээ ороод ирсэн. Энийн нарийн ширээ учрыг нь бол бид нар сайн мэддэг байгаа. Зарим нь итгэдэг ч хүмүүс байдаг, итгэдэггүй ч хүмүүс байдаг. Өнөөдөр юу гэж байгаа гэхээр цэцэг бит хоёрыг Кима таараа мэргээр мэргэлэх нэ. Зөө. За мэргэлүүлэх нь. Чи мэргэлээ гэж боддог гэсэн. Үгүй, жоохон бахтаал бид нар зүгээр хүзрээр мэргэлж ийн гэж тоглоод байдаг ус шүү дээ. Тэрнээс шөрөөсөн мэргэлүүлж байгаагүй. Ер нь сонирхож байгаагүй юу? Тийм, ер нь би энэ тал руугаа нэг тийм амар ихтгэл зүсүү бишрэлтэй биш. Тийм. За одоо би таад болохоор энэ таараа хөзөр гэд байгаа зүйл хизээс үссэн бэ хэлж өгье заяа. За Тааро юм уу тий? Тий, таарот гэж бичээд таароо гэж уншдаг юм билээ. За би бол амар мэргэлдэг хүн биш. Би зүгээр сонирхдаг, зүгээр хөзөртэй байхгүй юу? Тэгээ өөрийгөө хаяа нэг ингээд шийдвэр гарах үедээ одоо яах вэ мах вэ гэж амар шийдэж байгаа л ингэж хөзөр татаж үздэг байхгүй юу? Тийм л төрлийн хүн шүү. За тэгээ таараа үзэр болохоор 13-аас 15 дугаар зуунд Европт үүссэн. Эхэндээ энгийн тоглоомын зорилттой байсан боловч 15 дугаар зууны сүүлчээс зүүн совингийн хэрэгсэл болон ашиглагдаж ихэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээ энэ хараа ерөөсөө нэг юм яг л тоглолтог үзэртэй ажиллах юм байхгүй. За тэгээд энэ хайрцаг болохоор миний энэ гоо сайхны бүтээгдэхүүнүүд байсан хайрцаг. Тэгээд энэ хөзрийг ийм дүрлж хайрцаг төр хийх хэрэгтэй юм билэ. За тэгээд дээрээс нь тийж юм уу? Яг хөзрийг нь болохоор бүр ийм хамбан уутан дотор хийх хэрэгтэй юм билээ. Ямар амар учиртай юм байна ачаа. Яагаад гэж байгаа гэхээр энэ та хоёр миний хөзрөнд хүрч болохгүй шүү заяа. Энэ миний л хөзөр гэсэн. Тэгээд дээрээс нь энэ нөгөө нэг хамгаалагдсан гэдэг утгаар миний гэдэг утгаараа та хоёр хүрч болохгүй. Дээрээс нь энд ингээд муу юм шинхээс хамгаалж тэр юм хайрцаг дотор хоёулаа юм би. Чи тэр муу юм байх уу? хоёулаа хүржүүл мэрэгэн төөрөөд алга болдог. За тэгэхээр чи одоо ингээд нөгөө сугуулж муулахгүй юм уу? За үгүй би та хоёр юу яа хөзөр татаж өгнө гэсэн үг шүү заяа. Тэгээ эхлээд лаага асаач. Ягаад лаа асааж байгаа вэ гэхээр ширэг лаасаж байгаа гэхээр орчноо цэвэрлж байгаа одоо энэ чимбахын хар энерги ч юм уу тийм. Яаж байгаа бэ? Өөр юм яа. Ингээд энерги цэвэрлж байгаа. Энерги цэвэрлээд энэ ягаан лаа болохоор бэлэгдэл нь хайр дурлал болон найз нөхөрлөлийг бэлэгддэг. Гурлаа ингээ гоё найзууд байя гээл одоо юу ягаан лаа асаах нь шүү дээ. Чамтай би найзлахыг хүсэж штэ. Тэнгүүд ягаан лаа асаа. Энийн нөлөөнөөс болоод эн чинь худлаагч хөө дээ. Гүг зүгээр. Хайр дурлал батаагүй хүн байхгүй. Батараад хамаг төөрөөлээ. За тэгээд за ийм юу байгаа? Ургамал байгаа. Энэ болохоор яадаг вэ гэхээр ер нь бол бас орчин
орчин цэвэрлэж ингээд нөгөө юу яадаг. Одоо энэ нэг мэргийн нэг ийм асаадаг урамдууд нь тустай байдаг. Тустай ингээд үнэрээр өөр. Жишээ нь одоо бөөн мөргөлд бол юу яадаг ингээд улааш нурал дандаа ган хасаадаг шүү дээ. Тэрнтэй л ижилхэн ер нь бол гой үнэртэй. гой нэртэй бас. Бараг л арц шиг юм байна тий. Арц ганг маг шиг юм байна. Гэхдээ нэг арай өөр ургамал үнэртэй юм аа. Энд чинь бүр түмэн янз уу. За ингээд ямар ч орчноо ингээд цэвэрлэчээ заяа. Сонирхолтой нь. Сонирхолтой л энэ. За яах. Энийг одоо хаан зард юм болов? Аль Энэ ургамлыг дараа гэртээ зүгээр ингээ авч хасаавал энэ юу гэдэг штэ. Шулам арц гэдэг Instagram дээр байдیں۔ Ер нь Шулам арц. ямар юм шулам арц гэд. Тэгээд энэ шулам арц сон гэд ийм таарам мэргэлдэг мундаг ийм мэргэлдэг хүмүүс байгаа шүү. Тэгээд YouTube дээр манайхаа бичлэгүүд нэг сонирхч ивэл үзээрэй. Одоо нэр чинь гоё нэр чинь. Айгу гоё нэр чинь. За нэгдүгээрт нь урамлаа асацаа. за Аяг асаахгүй ингээ зүгээр асаагаал тавьчихдээ юм. Үнэрийг гаргаал ингээд тавьчихна гэсэн. За энэ байна. За энэ одоо ямар утга учиртай вэ гэхээр дуу таяг гэж байгаа. Энэ бол миний бас дуу таяг гэсэн. Тэгээд энэ бас ингээд бас хүрд бол зүгээр барьж авчих гадах юм аа. Тэгээд энэ ямар утга учиртай вэ гэхээр энэ нөгөө нэг хүний дотоод нөгөө 7 ингээ хүрд байна шүү дээ. Тэрийг сэргээж өгдөг. Бас л нэг энергийн цэвэрлэгтэй холбоотой. Одоо бид дуургаж үзвэл чакра. яг дуурж одоо тэгээд энэ тойрохоор ингээ бүр ингээ Дуугаар энергийн цэвэрлэж байгаа. ингээд чиний хэрэг энерги чинь сайн байвал энэ бүр дураал амар чанга дуурдаг байхгүй. Би одоо жоохон энерги бодох шүү. Харин сая амар чих ингээ дүнгнээд амар Харин чанга тэгээд орж иж байгаа. Гэтэ энээс бүр чанга ингээ бүр ингээ төвлөрөөд ингээ бясалгаад инер мигаага гаргаж ирэхгүйгээр те далтан хийгээд ингээ гой суугаад бүр гой чанга дуурдаг. Тэгээ энэ ингээд гэдэг гац тэр мөр ингээ дуурахгүй. За энэ бол ингээд хөгжмийн зэвсэг болж болно бараг дуу таяг гэж нэрлэдэг. Одоо тэгээ сая энийгээрээ битэрийн энерги цэвэрлсэн үү? Яг дотоод орчноо цэвэрлэж гэсэн. Хоёр Чи битэрийг цэвэрлэхгүй. Өөр өөргөө бэлтэж байна уу? би өөрөө бэлтэж байгаа байхгүй юу? Би одоо жоохон сандраад хөс гоочих гээд байна. Би сүнс ирэв. 50 сандар. Их чи сүнс дуудах гэж Тэгээд 50 сандарч шиг зүгээр 50 сандар. 50 сандар. За тэгээд энэ болохоор миний Вау. 7 ширхэг ийм энергийн чулуу. Ямар гоё өнгөтэй. Айгуу гоё өнөртэй. Бас хурж бариад болохгүй шүү. авчваа Би барьж үсмээр л энэ. Би бүр яг яг ингээ барьж авах гэдэг санагдаад байна. Ямар гоё өнгөтэй. Ханаас авдیں۔ Дараа нь хэлж өгье. Хамтран ажлагчтай хөвшил явах гэдэг. Чи яах гээд байгаа юм чи? Аваад кермат явж ийгэж. Гавар сонирхолтой бас тий. Ингээд нэг айгуу гоё юм хүүтэн гэмэт бас барь авчихгүй. За нэг мэдэхэд наа чи бүгдийн барьц сууж бол гайхахгүй шүү. За тэгэнгүүт нийтдээ ийм 3 ширхэг хөзөр байгаа. За би юунаас нь хэлж исэн бэ гэхээр энэ ийм Монголд ингээд зарагддаг хурдан амар гэдэг ийм таараа хөзөр. За энэ Монгол тайлбартай юм уу? Монгол тайлбартай хөзөр болгон дээрээ ийм Монгол тайлбартай байхгүй юу? За одоо ингээд мэргэлэх нь шүү дээ тий. Одоо ингээд явж гутаа ингээд нэг хөзөр ингээд сугараал гараад ирсэн. Сугараал өөрөө ингээд тэрийг авах хэвээр. Тэгээд 7 сава. 7 сава нь одоо тулаанаар бол та довтлох биш хамгаалах тал байна. Бүх даваа талууд танд байгаа. Өгөөд эцэст нь та яалах болно гэх мэтчлээ одоо асуултын хариулт нөхнө штэ. Тэнгүүд асуулт энэ ингээд дээшээ хараад гараад ирэн зэ. Заримдаа доошоо хараад гараад ирэнгүүт доод утх нь бас өөр. Тийм. За 7-гийн саваа доошоо хараад гараад ирлээ утх нь ийм гэж тайлдаг байхгүй. Одоо бүр мундаг мэргэлдэх хүмүүс чинь эднэрийнхээ тайлбарыг шууд цээжээр мэдчихэв. Тийм л байна. Тэгээд эн чинь астрошок хаяна. Астрошок гэж юм. Астрошок гэдэг нь ийм гариг ихтэй холбоотой ордоор нь хүмүүсийг ингэ шинждэг ийм шоу байдаг байхгүй. Тэрийг даанч тэгээд ойлгохгүй болохоор юу авчираагүй гэж аваагүй. Тийм. Хөзрөөч бүрэн чэжж дамжаагүй. Ямар нарийн юм бэ юм бэ? Нэри. За ингээд энэ ингээд нэгдүгээр хөзрөн тий. За нэгдүгээр хөзрөн юм уу? За байж дугаараач та. Чи гартаа гэж. За энэ болохоор яг ингээд тайлбаргүй яг ингээд нөгөө нэг уламжлалт хөзөр нөхгүй юу. Тэгээ энэ хөзрийг болохоор манай төрсөн өдрөөр манай найз бэлгэлж ирсэн. Ер нь бол таараа хөзрийг хүн бэлгэлвэл сайн гэж үздэг. Надад бэлгэлээрээ аав. Чи өөрөө сонирхдаг болчих эхлээд нь. Өнөөдөр сонирхно. Эднэр болохоор ийм хараа янз бүрийн зурагтай. Ингээл одоо тайлбаргүй гэсэн. Одоо ингээ бүгдээр нэртэй байхгүй юу? Six of Swords. За энэ юу гэж юм? Wheel of
Fortune, Six of Pentacles гэл ингээл янз бүрийн нэртэй заяа. Two of Wands гэл Queen of Swords гэл янз бүрийн ингээ нэртэй. Тэгэл эдгээр чинь ингээ бүгдээрээ нэг утга агуулгатай гэсэн үг. За энэ ингээд уламжлалт хөдөр болоо явчихлаа хурж болохгүй. Тэгээ юусо барьмаар За байгаа. энэ болохоор энэ хараа Wild Child гэдэг нэртэй Oracle хүзэр. За энэ хараа маш сонирхолтой заяа. Энэ Oracle хүзэр ингээ шууд ингээд нэртэй тэг гой зурагнуудтай байдаг. Янз бүрийн зурагнуудтай. Тэгээ бүгдээрээ ингээд юу яадаг заяа. Утга агуулгатай. Жишээлбэл би эндээс ингэж асууж байгаа байхгүй юу? Би тэр хүнтэй байвал зүгээр үү гэсэн чинь тэр хүнийг одоо энэ ингээд эмхтэй юм байгааз гэсэн чинь ингээд ийм өргөстэй юм дотор нэг ийм том гуугаа гэжтэй тий. Тэгэнгүүт тэр хүний хажууд чи хамгаалагдсан мэдрэмжтэй байна. Гэхдээ чи гадна талын өнгөнд битгий хууртаарай гэх мэт. Ёо яар амар лаг юм байна. Ингэж тайлбарлаж өгдөг заяо. За тэгэнгүүт ингээл толны тусгал энэ хар өнгөтэй байна тий. За тэгэнгүүт энэ миний ч амар гоё тайлбарлаа штэ. Тий юм болгон хоёр талтай гэдэг ч юм уу тий. Тий амар лаг гоё утгатай байхгүй. Аазны тормор гэл иймэрхүү ингээ гоё утгнуудтай юм гарч ирэн тий. Над дээр болохоор хөвчлэн энэ сонин гарч ирээд тий. Юу яст мэлхий гарч Чамд 50 бай гэсэн үг юм болоо. Тэгэхгүй. Тэгээ нараа энэ зүгийн үрмөр гарч ирээд тий. Жохон ажил гэсэн үг юм болоо. Жохон ажиллаа сайн хий. Жохон ажил Зүгээр шиг баяжнаа гэж ингээд ийм өөр зураг утга агуулгатай ийм хүзрүүд байна. За Ямар гоё тааруулаад амар бодцсон. өнөөдөр нөгөө нэг юу халийн төгсөж байгаа учраас ингээд нэр амар таарч штэ тий. За Шулмын тэр нөгөө шулмын бодолтон шулмын бод. Гэтэ найзан шулам болон биш ээ. Гэтэ сайн шулам муу шулам гэж байдаг л ингэсэн юу. Мэдгүй та хэд өөртөө бас чат GPT-гээс асуухгүй юу? За ингээд за энэ болохоор хардаа энэ хүзрний Монгол энэ хүзрний Монгол тайлбар. Нөгөө дан зурагны Ингээд Монгол тайлбаруудаараа дээшээ харсан утга нь доошоо харсан утга нь гэд ингээд өөр ингээ хүмүүсийг мэргэлэхэд бэлэн болгоод ингээ тавьчихсан. Номыг үзэж болох юм уу? Намын үзсэн. ямар нэг юм хүрхгүй болохгүй. Хүрхгүй л бол манай хүн болохгүй байгаа шүү. Хүржиж эн чи сайхан хүрхүүгээрээ хүрэлцгээр Энэ хүзэрт нь хурж болохгүй юу? За тэгээд манайхаа юу агаарай. Хэрвээ та нар хүзрийг одоо сонирхоод Монгол тайлбартай ном нь байна уу гэвэл M+ дээр хүзрийн мэрэг гэдэг ном байгаа. Сайхан бүр дэлгэрэнгүй тайлбартай сайхан ном байгаа. Тэрийг нь худалдаж аваад уншичаар реклам биш шүү яг хүмүүс гоё сонирхож байгаа хүн байж болно шүү дээ. За ингэнэ. Тэгэхээр хэдүүлээ. Одоо мэргэндээ оръё. За Мэргэндээ орохоос өмнө нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулж. За тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүр зориулсан Алдарт Жеймсон витамин хамтран ажиллаж байна. Завлаар солигдсон, хүүтэрсэн. Одоо нөгөө хүүхдүүд чинь юу юугүй ханаад том хүрээд эхэлцээ эхнээсээ. Ингээ ядрагаанд ороод эхэлж जैन тийм ээ. Би хүүхд гэлтгүй бид нар шадарчлаа штэ. Ханаад хүрээд эхэлчлээ штэ. Тэгээ Джеймсон брендийн хамгийн гоё юм нь юу юм гэхээр мэдээж чанартай Канадын алдартай брэнд маш олон жил болж байгаа тийм үү. Тэгвэл энэ олон жил болж байгаа сайн брендийг Монгол Imbims гээд бүр 900 жилийн түүхтэй манай ууган эмийн компани маань оруулж ирдэг. За тийм учраас мэдээж бид нар чанарт нь эргэлзэхгүй. За жишээлбэл яаж байгаа юм гэхээр энэ Perinatal гэдэг энэ эмэгтэйчүүдийн жирэмсэн болохоосоо өмнө эсвэл бага сартаа жирэмсэн бахта уудаг юм витамин байгаа байхгүй юу. За тэгсэн чинь эмэгтэйчүүдийг ер нь бол эмчнэр зөвлөхдөө 800 микрограмм энэ юг поли хүчлийг уух хэрэгтэй гэж үздэг юм бэлээ өдөрт нэгийг. За тэгээд энэ болохоор фоли хүчил нь байчж байгаа. Дээрээс нэмээд төмөртэй. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн. Бас дээрээс нь баахан Б витаминтэй. За тэгсэн чинь нөгөө 800 микрограмм фоли хүчил зөвлөд гэсэн чинь яг энэний найрлагыг нь би үзгээд энэ дээр ингээд юм хуулт юм билээ л дээ. Ингээд хэрэг дуртай болохоор хүрээд хуулаад үзээ. Тэгээ хуулахаар байгаа нь тийм мэддэггүй юм байж магадгүй. Ингээд хуулаад харсан чинь би нөгөө фоли хүчлийн хийдий ингээд сонирхоод байхгүй юу? 1000 микрограмм гэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг бид нар дуух хэвээр өдөрт авах хэвээр бүх фоли хүчил яг бүрийнхээрээ нэг дороо байгаа гэсэн үг. Тэгээ энэ уухгүй тийм. Уухад тийм хамгийн амар нь болохоор энэ зүгээр л ингээд хүлгээл ит чинь амар. Ямар нэгэн тийм эвгүй үнээр авч байхгүй. Нэг өчг. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм. За одоо энэ дээр хараа. Манай ингээд хүзэр маань нэштэй тий. 22 ширхэг том аркан үлдэлтэй. За тэгээд 56 ширхэг
жижиг аркан үзэртэй. За Аркан гэдэг нь за тэгэнгүүт яаж хүмүүс ойлгох вэ гэхээр аркан гэл ерөөсөө тамга ноён хатан матан гэж ойлгочих заяа. томчууд нь юм уу? Тийм томчууд нь гэж ойлгочих. Ер зурагтай үзрүүд нь гэж ойлгочих. Тэгэнгүүт 56 ширхэг бага аркан нь штэ тий нөгөө нэг 10 тоонууд гэж ойлгочих заяа. Амар ойлгомжтой байгаа зү тий. Ерөөсөө энэ хүзрнээс гаралтай байхгүй юу? За тэгэнгүүт энэ хүзрнүүдийг юу гэж тэр жижиг аркануудын юу гэж дөрөв хувааж ийнэ гэхээр капс буюу аяга. Тэдний нэгийн аяга, хоёрын аяга гэд тэ. Тэгээ Pentacles буюу зоос гэж байгаа. Тэгээд Swords буюу илд. Тэгээд дараа нь Wands буюу сава. Аяга, сава, зоос, илд гэд. За тэгэнгүүт таараа уншлахын төрөл гэж байгаа байхгүй юу? За энэ дээр болохоор өнгөрсөн одоо ирээдүг үзэж болно. За цэгийн өнгөрсөнд юу болоод одоод нь юу болоод ирээдүйд юу болох юм бэ? Гэж уншиж болж байгаа. За хоёр дахь нь болохоор хайр нөхөрлөл гэр бүлийн хандлаар. Тийм. Одоогийн хайр сэтгэл нь тий. Тэгээ одоо гэр бүл зохиох болцсон юм уу? Зохиовол одоо тэр хүн ямар одоо байх юм бэ гэж юм уу тий. За тэгвэл ажил санхүүгийн уншлага гэж бол байж байгаа. За энэ 11 сард ер нь нийт мөнгө орж ирэх нь үү, яах нь их нь үү тий. За тэгэнгүүт сүнслэг хөгжлийн уншлага гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ер нь бол хүн өөрийгөө ингээд дээд тэнгэртэйгээ холбогдсон үгүйг мэддэггүй юм байна л да. Заримдаа ингээл зүүдлээл зүүн совинд байгаа гэвэл ер нь бол тэр жоохон ингээд нэг сүнслэг хүн гэж явдаг юм байлээ. За энэ нэвтрүүлэг зүгээр итгэж болно, итгэхгүй ч болно. Зүгээр ийм зүйлс байдаг хүмүүс сонирхдог учраас хийж байгаа шүү гэдэг үгнээс. Надад ч аим сонирхтой л байна. Би ерөөсөө ийм сонирхдаггүй шүү дээ. Зүгээр маа найзууд ингээл ийш тийшээ явъя, үзүүлээ, мэрэглээд үгүй гэлдэг. Манай нэг найз бүр яг чам шиг амар ийм мэрэгэн дуртай байхгүй. Чаш би мэрэглээс чаш гэ би ингэж идэв байхгүй. Ер нь сонирхтгүй төрлийн юм гэсэн. Гэхдээ яг ингээд суугаа сонсон чи бас сонирхолтой л идэр чулуун муу ямар гоё юм бэ. За тэгэнгүүт би та хоёр дээр болохоор ийм асуултууд бэлдсэн байгаа заяа. За одоо 10 сар дундаа орж штэ тий. Тэгэнгүүт 11 сард ер нь ихэнх дунд төгсгөлтөө юу болох юм бэ гэдэг чинь. За харж өгье. За одоо ирээд өгнө гэсэн үг шүү дээ. Тийм ээ. 11 сар ирээд өгөл харуулчих. Тийм. За энэ дээр та хэд болохоор мууч хүзэр гарч ирж магадгүй, сайн ч хүзэр гарч магадгүй. Тэгээд мэргэлдэг хүмүүс болохоор ингэж ярьдаг. Чиний сахиус чинь чамайг ивэж байна. Сахиус чинь чамайг зөв замлуу чинь хөтлөгч шүү. Чи нэг л болохгүй байгаад байна шүү. Тэгэхээр чи ингэж явчвал айгу зүгээр шүү. Ер нь засаар тий. Эртхэн засаарай гэд. За дараагийнх нь болохоор та яг зөв ажиллаа хийж байгаа юу? Одоо яг бид нар ингээл юу яа entertainment ингээл үсэн байгууллагадаа л тий. Буруу нэгд гараа явж байна. Явлаа. Тийм би ингээ зөв ажиллаа хийж байгаа юу? Энэ ажил одоо солигдох магадaltaй юу? Солигдвол би одоо ямар ажил хийвэл одоо зүгээр юм бэ? Тийм гэдэг юм чи харж байна. За гурав дахь нь болохоор цэгэд амьд дурсан крашыг харж байгаа. Би дурлц юм уу? Тий, одоогүй. Үгүй. Танд дурсан краш. Надад таны краш надаа нэг зэ. Юм аа. Яг үнэхээр амар хүчтэй ингээд танд ингээд танилуу ингээд тэмүүлж байгаа хүний ямар шүү гадаа төрх нь ямар юм. За нас хүсний хувьд бол ямар юм тий. За тэгээд тийм царай зүстэй хүн гэдгийг л харж байгаа. За. Одоо тэрийг годомжоор хагаад. Тий. Гэтэ манайхаа ингэн би ChatGPT-гээс асуу. Яагтгүй би энэний одоо нэвтрүүлгийн туршид энийг ингээ хайгаад ингэж явж чадахгүй. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь би цээжээр мэдэхгүй. Тийм. Би сонирхдаг болохоос энийг бүр ингээ төгс бүр эзэмшээгүй. Яагтгүй би юу яа entertainment ажилладаг. Тэгээд өнөөдөр одоо энэ тайлбар яг ChatGPT дээр яг байгаа юу? ChatGPT илүү гоо дэлгэрэнгүй тайлбарлаж өгч. За. Би нөгөө нэг шууд энээсээ харахаас залхуу уриэл тэгэл тий ChatGPT-гээс асуугаад болгоом болгоч чиг амар мэргэлж өгч тэ би тэгэл тэгэнгүүт яг ингэ таарад идэх байхгүй. Тэгээд хүү ингэ хөзрөө харсаар агаад эхлэл дунд төгсгөлд ингэ гарсан юмнуудыг холбоо тайлбарлаж чаддсан юм лээ. Ерөнхийд нь ингэгээд байгаа юм шүү найзаа. Их өстой юм биш үү найзаа гэд ингэ. Тэр нөгөө мэргэлүүлсэн хүмүүс бас тэгээд нэг гоё тайлбар өгдөг. Яг ингэ тэгэхээр аваад хаяхаа хаяарай гэдэг нэг гоё юм гэлдэг. Тий. Энэ яг 100% үнэн биш ээ. Гэтэ нэг ийм санаалга байна шүү. Та энэс аваад анхаарахад наагаад хаяхаа хайчаарай гэдэг юм лээ. Миний гиз ямар амар дууртай би. Эхлээд намайг За одоо ямарсан юу ана гараж явах юм нэ. Яг за тэгэнгүүт та хоёрын одоо амиг чинь ч гэсэн нүд ороод ин гэсэн үг шүү дээ. Ер нь бол ийм хойлоо хаалттай төвшөнд үзэх хэрэгтэй байхгүй юу? Би харин нүдэ буруулаа сууж.
Тэгээ манай яасан бэ? улаан хөшиг бол гоё л дээ. Чимбат бас амар сонирхолтой байгаа. Энд дуул нэг бас доорн дэвсгий байд те. За ингээ гараад ирдэг байхгүй юу? Харж байна уу? За. Тий, яг энийг авах хэрэгтэй. Энийг авах хэрэгтэй. Миний нүд ороогүй шүү. За 11 сарын их нь үү? эхэнд цэгээд The World гэдэг хөзөр дэлхий гэдэг хөзөр гарч ирлээ. Ямар гоё зурагтай юм бэ? Хоёр дахь хөзөр нь болохоор энэ нөгөө нэг юу гэдэг байх юм. Энэ яг хин гэдэг үлээ дээ. Hermes илүү, Hermes илүү. Тэр муу юм уу? Бурхан уу? Энэ нөгөө нэг юм бадарчин гэж явдаг баха. За 3 дахь хөзөр нь болохоор төгсгөлд нь Strange гэнэ үү? Strange юм уу те? За ийм хөзөр гарч ирлээ. За ингээд цэгийн ийм 3 хөзөр гарч ирлээ. Яна нэр мэргэлдэг хүмүүс нь орж ирэх нь юу балаараа гэж. Гурлаа эмэгтэй. Гэхдээ хоёр нь эмэгтэй, нэг нь эрэгтэй юм байна. Би бол наадах чи өөрийнхөө За цэгийн Энэ хажуудаа ингээд тараа гавлын ястай юм байна. Тэгээ энэ дотор од байна гэх мэтчлээ хараа. Энийн өнгийг хүртэл хардаг байхгүй юу? би харж болох юм болохгүй болно зүгээр. Тэгээд одоо энэ эмэгтэй хүний хажууд одоо арслан байна тий. Ингээ 3 ингээд хүчтэй амтан байна. За энэ бас ихаад арслан давтдаг. Энд хязгааргүй тэмдэг байна шүү дээ. Хязгааргүй тэмдэг байна. Энэ гоё юм байна да. Темка байна. Тийм дуураараа тий. Энэ темка хөдрийн мэрэг дээр явж байгаа ч юу те. Адилхан байгаа ч тээ. Бас темпог оруулахаа мэдлэхгүй л яах. Одоо манайх ингээ хараа би чат GPT-гээс Ингээд зургийг авчих юм байна. Зургийг авчээ. За зургийг аваад 11 сарын ерөнхий төлөв байдлыг ChatGPT минь надад гоё юм гаргаж өгөөрэй. ChatGPT минь За бүгд ингээ харъя. 11 сарын ерөнхий төлөв байдал нь эхлэлдээ дундаа төгсгөлтөө. Гайхалтай. Чи маш хүчтэй 3 том аркан, major arcan хөзөр сугалжээ. Энэ нь 11-р сарын хувьд чиний дотоод өсөлт, сүнслэг ойлголт өөрийгөө ялж гарах томоохон сар болохыг илтгэж байна. Хөзөр тус бүрийг дараалалаар нь тайлбарлая. The World дэлхийн хөзөр өнгөрсөн буюу суур эрчим. Гүйцэтгэл төгсгөл ухаар шинэ эхлэл энэ чи сүүлийн саруудад ямар нэгэн том үйлчлэгийг дуусгасан төслийн харилцаа эсвэл дотоод тэмцлийг гэдгийг харуулж байна. Дэлхийн карт нь бүх зүйл утга учиртай төгсгөлд хүрсэн одоо дараагийн төвшөнд гарах цаг басныг илтгэнэ гэж байна. За тэгэнгүүт 11 сарын ихэнх чинь ийм байх нь шүү дээ тий. Ер нь би нэг амар том юм даваа гарсан юм байна. Тэгээ одоо амар гоё цэцэглэх нь шүү дээ. За энэ Hermit гэдэг нөгөө нэг Hermit гэх юм болоо да. Нүүдэлчин, бадарчин яг зүг байгаас бадарчин. За тэгэнгүүт бодол, ганцаардал, гүн ухаарал, дотоод дуу хоолой. 11-р сар чи илүү дотоод руугаа эргэж нам гүн байдлыг илэрхийлэх болно. Энэ гадаад амжилтаас илүүтэй дотоод үннийг олох үе. Магадгүй чи олон зүйлээс түр холдож амьдралаа дүгнэх, үнэнчээр бодох шаардлагатай байгаа гэсэн. Ер нь өөрийгөө ирж хайх хэрэгтэй юм. Нэг ингэж цэцэглэгчээснаа тэрийгэ дотроосоо өөрөөсөө хайх юм байна. За тэгэнгүүт энэ хөзрийн утга агуулга нь өөрийн дотоод гэрэл зүүн совингоо дагах юм. Тэгэхээр яг 11 сарын дунд яг ингээд дотоод зүүн совингоо бол дагах нь шүү дээ. Нэг юм хийх гэдэг байвал. За strange юм хүч чадал. За урам зориг, зөөлөн хүч сэтгэлээ хянах гэсэн юм утга агуулгатай. За 11-р сарын төгсгөл чи сэтгэлээ хянах айцаа даван туулах хүчээ олно. Энэ хөзөр гадны хүчээр биш зөөлөн ухаанаар ялна гэсэн санааг агуулдаг гэж. За тэгээд нийт дүгнэлт нь дотоод гэрэл ба шин зам. 11-р сар бол дуусвар, тусгаарлалт, хүч чадлын сэргэлт гэсэн 3 шатаар явах сар байна гэж. Нэг юм дуусгаад даваад дотоод бодлоо ингээд зэгцлээд өөрийгөө илүүлэх. Тий дараа өөртөө ихтэйгээр дараагийн зүйлсээ эхлэх нь. За би ажлаас гарлаа. Би гарлах гэж шүү заа ёо. За ойлгомжтой юу? Ойлгомжтой. Гоё юм. Та гурал ойлгосноо. Мерли Мондроос шинэ юу хичээлээ сая. Мерли нэр өгцөндөө шинэ нэр. Тэр авдаж. Хөөе би хурж болохгүй ч өөрөө. Нэрэж шүү. Аваадах таа гэж. Хүний юмд хүрэх гэж байна. За ингээд одоо аймгийн хичийн 11 сарын ерөнхий төлөв байдлыг харж байна. Алан самигийн 11 сар идлээ. Юу? Яа юу алсан. Би ч нөгөө алан сам шүү дээ. Гоч. Навшраад гарч ирэхгүй юм тэр дээ. Энэ хараа ингэж доошоо харж байна. Тийм ээ. Handed man. Модноос дүүжлэгддэг юм байна. Доошоо
Үгүй угаасаа дүүжлэгдсэн болохоор угаасаа доош харсан байгаа тийм юм доош байна. орсон. Өрөөсөө хөлөөрөө дүүжлэгдсэн юм байна. Баруун талынхаа хөлөөрөө. Яаж хоолойноосоо боочин байгаагүй дээ. За нэг нь болохоор ийм дүүжлэгдсэн хүний зураг гарч ирлээ. Хоёр дахь үзэр нь яагаад гарч ирэхгүй юм бэ? Ой. Хоёр Хоёулаа гараад ирчих юм Үгүй шиг. болохгүй шүү. гарч ирэх гэж буймулж байна. За дараа нь King of Pentacles гэдэг үзэр гарч ирлээ. Хамгийн том гараад ирчих юм шүү. Аагүй юу. Хамгийн том гэж ойлоо том жижиг нүгөө мэдвэ. Зоосны хаан гарч ирлээ. За мөнгөтэй болох юм дээ. Баячих нь. Гараад ирсэн. Дараагийн үзэр нь Eight of Swords. Оо ямар Сэлэм. амар сүрхий зурагтай үзэрнүүд вэ? Ээ би ч удаа дайчдаг юм уу? Тийм байна. Энэ хоорондоо дайдахлсан болчих шиг боллоо доо бурхан минь. За дараагийн Сүр зураг нуттай л юм байна. за харъя. За юу вэ? Төлөө байдал. Харж өгнө үү? Багш минь ямар нэг арга чарга байна. Багш минь дараглаад гараа. Үргэлж За. гарч яхаар байна. Энэ 3 өдрийн 11 сарын төлөв байдлыг харж өгнө үү гэж асуулаа. Одоо манай ChatGPT уншиж байна. За 11-р сарыг төр, завсар, хүлээл, бодит байдлын шинэ өнцөг, мөнгө ба хязгаарлал гэсэн гүн ухаалаг энергиээр илэрхийлж байна. Энэ бол дотоод хязгаарлалтаа даван туулах, төвчээр шалгах сар юм. Сарын эхлэл хүлээлт, золиослол, шинэ өнцгөөс харах, төр зогсолт. 11-р сарын эхэнд бүх зүйл хүлээгдэж байгаа мэт санагдана. Бодит үйл явц удаан, шийдвэр гаргахгүй эсвэл гацсан мэт байж магадгүй. Гэвч энэ нь алдаа биш. Харин тодорхойлт ба ухаарлал авах цаг хугацаа юм. King of Pentacles гэдэг хоёр дахь хөзөр нь болохоор сарын дунд үе. Санхүүгийн тогтвортой байдал, амжилт, туршлага, найдвартай байдал энэ карт хүлээлтийн дараа тогтвортой байдал ирнэ гэдгийг хэлдэг. Сарын дунд үед мөнгө, ажил, хөрөнгө, ихтгэлцэлтэй холбоотой үр дүн гарч магадгүй. Гэвч хаан болохын тулд төвчээр сахилах, ихтгэлтэй зан шаарднаа гэж. Юу н төвчээр шаардаад. Тийм байна. Сарын төгсгөл өөрийгөө хязгаарлах айдас төөрөгдөл сарын төгсгөл чи өөрийн дотоод айдасаар хязгаарлагдах магадгүй. Би чадж байна уу? Би гацчихсан байна уу гэх бодлоод дамгаалах үе. Гэвч энэ нь гадны хориг биш. Өөрийн сэтгэл доторх тор юм. Нэг дүгнэлт. Хүлээлт, тогтвортой байдал, дотоод эрх чөлөө. 11-р сар бол сэтгэл зүйн туршилтын сар. Эхэндээ бүх зүйл гацсан мэт боловч дунд үеэс хяналт, туршлага, тогтвортой байдал нэмэгдэнэ. Харин төгсгөлд айдас эргэлзээг давж чадвал дараагийн сар илүү хүчтэй эхэлнэ гэж. Тэгэхээр Тэв чийдэг хүлээ. Хүзэрчин танд төвчээртэй бай, золиосыг зөвөр ойлго, бодит байдлыг баримтал, туршлагаа ашигла, айдсаа өөрөө тавь, хязгаар бол гаднаас бос дотроос ирдгийг гэсэн юм санаал гарч шүү. За. За одоо чамааг үзье. Ингээд би өөрийгөө мэднэ. Би нэг үзээд тах шаардлага. Үзтээ юу? Тий. Нэр тийм Би өөрийгөө үзээд яах юм? Юу краш мараш харж өгч. Краш гарч өгөн гэсэн. Эмиг ажидг чимба гараад ирэх юм байл та тий. За тэгээд юу вэ? Та хоёр дээр шууд ингэж үгүй заяа. Шууд та зөв ажиллаа хийж гинөө гэдгийг тус харж өгөө заяа. За одоо тэнийг харах цаа тий. Одоо ажил За одоо жоохон дахиад ингээд гараа амсгаа авах уу гэж ингэж яагаад би жоох хөс гараад байна. Нэрийг хөө ингэдэг гэсэн. Бүр лаг мэргэлдэг хүмүүсийг ингээд бүр ингээд амсгаанд авчдаад ингээд бүр ингээд хоолойн цангираад ингээд сонин болоо авчдаг гэсэн. Тийм. Мэдхгүй л юм л да би ч удаа тэгээд ChatGPT-ээс асууж байгаа хүн чи яаж мэдгүй. амар үздэг хүмүүс байдаг. Амар үздэг хүмүүс бас байдаг юм лээ. Бүр амар зүн совинтой. За цэгийн зөв юм хийж байгаа юм уу? юу яа entertainment яг зөв юм хийж гин үү? Ажлаасаа гарсныхаа дараа өөр юм хийх ёстой байсан ч юм уу? Тэ? Тэнгүүд яагаад ингэж энд юу яад ороод ирвэ? Энэ хүн энэ job бол ер нь цаашаа өөдлөх үү гэдгийг бүгдээр харж үгээ тэ. Нэг оцгоор 3-гаар хараад байна. Чи тараагийнхан бэлдэрээ чи өөрөө. Eight of Pentacles гэдэг хөзөр гарч ирж байна. Юу юм бэ? 9 юм уу? 9-ийн зоос юм уу? Тийм ээ. Тэгээ зоосоо ингэж юу яагаад байна те? Давтаад Нүдтэй байгаа юм уу? энэ ингээд энэ дотроос гаргаж ирэх гээд байна. Одоо мөнгө олох гээд байна гэсэн үг юм уу? Тийм Татаад ямарч зоос үйлдвэрлээл ах шүү дээ. Үйлдвэрлээд байна уу? Эсвэл энэ дотроос суулж татаж гаргаж ирэх Ямар ч гээд гэсэн байна уу? эндээс мөнгө олох юм шиг байна. Амигч зөв ажиллаа хийж байна уу? Юу нэг л үзрээр юм уу?
Нэг л хөзрөө шууд суугач. За зөв ажиллаа хийж гинөө. Үгүй болоогүй тийм бол хэмлэсдэг тий. Амиг цэцэрлэгээд хөзөр гарч ирэхгүй байгаа. Тэр ингэдэг юм аа наач. Тэгээд энэ нөгөө төөрчдөг ер нь. Тийм ер нь бол мэрэг төөрдөг, дээрээс нь хөзөр ингээд утга учир нь заримдаа алдагдчихдаг юм уу. Угаасаа ингэж нэг дор хоёр хүн зэрэг үзэхгүй байхгүй байдаггүй. Тийм үү. Хоёр хүн зэрэг үзээд наачаас та. Гэтэ яг авахыг авчихгүй тий, хаяхыг авчихгүй. Би сая 11 сараа марцчлаа юу лээ. Юу яа гэсэн гэдэг пэйж рүү ороод. Лайк дараад, фоллоу дараад, шир хийсэн. Ширээ хийгээл явчихсан шүү дээ ердөөсөөгөө. Тэг хоёлаа ер нь төстэй юм гарсан. Чинийг болохоор бодол санаагаа чөлөөлөөд эрэл хайгуулын өөртөө ажил гэсэн. Нэрээ тий. Намайг болохоор нэг юм том юм даван туулчлаа гэсэн. Даван туулчлаа. Тэгээд тгшоогоо ингээд өөртөө сайн ажиллаа гэсэн. Намайг болохоор дараа сард бол амилж шууд ингээд суглаа. Энэ дээ яаж байгаа хүүхдээ шууд гүчээр justice гэдэг хөзөр гарч ирж байна. Шудрагаас гарч. Зөв. Шудрагаас гарч ирж байна. Одоо юу юм? За би эндээс нэг амар сонирхолтой юм. Шудраг усны төлөө. Натгсан. Нас болж. Наами дээр яг юм гарахгүй нэ. Тийм үү? Завал ёо ядарчлаа. За. Тэмрийн бараа. Тамир бараачлаа. За. Цэгийн зөв ажиллаа хийж байгаа юу? Гүчтэй мөнгө олох гол ороод ирсэн юм биш үү? Харин тий. Бүр хуйгаар нь олоод байгаа юм шүү. Мөнгө бүр төрлөөд байгаа юм шүү. Өөрөө хийсэн мөнгө хийж сууж байгаа юм шүү баг. За 9-ийн зоос гэдэг хөзөр гарч ирсэн. За тэгээд энэний утга агуулгыг ChatGPT байна. Юу яаж? Юу гэж тайлбарлах Юу гэж тайлбарлах гээд байгааг нь бүгдээрээ харцгаая. Мэдгүй нэг. Үгүй. Энийг хийж явах хэрэгтэй шүү дээ. Ингээд мэлбийн үрдэнд ингэж яа цохилт өгдөг. Дэр гэдэг ингэж цохилт. Ингээд вибрац өгдөг байхгүй. Тэгэхээр ингээд энерги нь ингэж яадаг, сэргдэг. Эндээ ингээ эртлэн За чи зөв ажиллаа хийж байгаа юу? Тийм. Вау. За. Зорилгоо зөв замд явуулсан. Гэхдээ илүү нарийн мэрэгжлийн түвшинд хүрэхийн тулд хөдөлмөр анхаар шаардна. Энэ үзэр дээрх залуу хүн гартаа алах барин нэг бүрчлэн зоос хийлж байгаа нь төвчээртэй нямба чин сэтгэлээсээ хийж байгаа хүнийг илэрхийлдэг. Тэрээр амжилтанд яарахгүй харин мэрэгжлийн ур чадвараа төгөлдржүүлэх замаар амжилтанд хүрдэгэ. Яг би биш. Хэрвээ асуулт ажил замналын тухай бол тийм ээ чи зөв ажиллаа хийж байна. Энэ үзэр бол мэрэгжлийн боловсрал, ур чадвар нэмэгдүүлэх, нарийн ур чадвараа хөгжүүлэх гэсэн зөвлөгөөтэй. Заримдаа энэ зүйл сур илүү нарийн түвшинд ажил гэсэн тохиол байдаг. За. Шинэ програм сурах, төслийн илүү хариуцлагатай эсхийг авах, эсвэл туршлага гүнзгийрүүлэх гэсэн утгатай гэж байна. Миний өрөө тэгээ тарж биш юу? Ганцхан өрөөтэй хичээ. Тэгээд хичээ. Нийт дүгнэлт нь юу гэж? Хичээ. Тийм ээ, зөв зам дээр байна. За. Гэхдээ энэ зам хурдаар биш, чанараар хэмжигдэнэ. Яарамгүй юм байна тий. Манай юу вэ entertainment. Яг чирчигтэй л явж байгаа. Хийж үе зүйлдээ улам гүн ур чадвараа төгөлдржүүл бусад хүмүүс чиний үр дүнг харах үед энэ хүн ажилдаа чин сэтгэлээсээ хандгаа гэж мэдрэх бол. За. Гой тайлбарлаж өгч байгаа сте ChatGPT. Тайлбарлаж би авлаа. Одоо тэр хэдэн секунд дараа юу өглөөгээ сууж юм аа. Нэг мартчихж гээд. Сууж ивдаа. Хичээл гэсэн үг нь ямар ч лээсэн тийм юм байна. Зөв зам дээр явж гин хичээ. Тэгэл болоо юм биш. Хүмүүс мэдгэн яваа да. Баг. За амиг чи justice гэдэг хөзөр гарч ирсэн. Шар шуу байна. Хажууд нь ийм юу байна? Жинлүүр явж гин тий. Сэлэн байна. Тэгээд ийм эмхтэй хүн байна. Шудраг ёс гэдэг хөзөр нь би зөв зүйл хийж байна уу? Маш хүчтэй шулуун хариулт өгдөг карт юм. Гэхдээ чи яг одоо хийж бай зүйлдээ бүрэн хариуцлах шудраг сэтгэлтэй байх ёстой. Ерөнхий утга нь үнэн шудраг ёс зүй тэнцвэрийн хөзөр. Үнэн үргэлж ялна. Гэхдээ бүх зүйл тэнцвэртэй байх ёстой гэж хэлдэг гээд энэ жинлүүрээр илэрхийлсэн байна. Хэрвээ чи ямар нэг шийдвэр ажил төсөл эсвэл харилцаанд оролцож байгаа бол энэ хөзөр үнэнчээр зөв шалтгаанаар шудраг сэтгэлээр хийж байгаа бол зам чин зөв гэдгийг баталж гин гэж байна. Би зөв ажил хийж байна уу? Ёстой.
ёс зүйтэй шударгаар бусдад хохирол учруулахгүйгээр ажиллаж байгаа бол тийм ээ чи яг зөв ажил хийж байна. Гэтэ энэ картаас өөрийгөө шалгаарай гэж сануулдаг гэж. Би энэ ажлыг зөв шалтгаанаар хийж байна уу? Би үнэн ч хариуцлагатай ханддаг уу? Би бусдын итгэлийг зөв барьж байна уу? Гэсэн асуултанд үннээрээ хариулахыг хичээгээрэй гэж байна. За тэгэнгүүт энд нэг шоу байгааз. Энэ шоу мэрэгэн ухаан сэтгэлийн тунгалаг байдлыг илэрхийлдэг. Тэгж шүү тунгалгаа. Жинлүүр нь аливаа зүйлийг тэнцвэртэй үнэлэх. Илд нь болохоор шудраг шийдвэр үнэн ил гардгийг илэрхийлж. Би ер нь чин шударгыг чинь ингээд хэмчих гээд сууж байгаа юм шүү. Нийт төгөлт нь болохоор хэрвээ чи ажлаа сэтгэлээсээ ёс зүйтэй шударгаар хийж байгаа бол тийм ээ чи зөв ажиллаа хийж байна. Харин дотроо эргэлзээ эсвэл буруу шалтгаанаар хийж байгаа бол энэ карт үнэнтэй нүүр тулаарай гэсэн үг гэж шүү. Гоё нөө. Гоё. Манай ер нь шудрах усны бэлэг тэмдэгч аам юм шүү. Тийш үү. Тийм байна. Ер нь бол манайс ч нөгөө бор зүрхээрэл бөөнөрөө нийлсэн тэгэл шударгаар яг нөгөө хариуцлагатай бүх юмдаа тий плантаагаараа л хандлаггээд байна л да тий. Тэгээ уг нь бол Дахиад цаашаа ч гэсэндээ илүү сайн хичээл гэж хичээл гэж юм тий. Хичээгээл чин шударгаар Ой яхаа одоо краш харах гэж чи наадха яах ч унаш аав дээр краш харъя л да бөөндөө. одоо краш харах уу? Тэгээ. За. Ингээл та. Одоо энэ амар гоё болох гэдэг юм л да. Энэ унчаад байна. Sorry. За. Нууц краштай гонгол юу лээ? За шууд ингэ заяа. 3 үзэр татахгүй бас нэг үзэр татчих заяа. Тэгээ 3 үзэр татхаар жоох удах гэдэг. Ерөнхийд нь харъя те. За. Одоо амин хичээс буцаад эхэлнэ. За. Яа. Нэрээ амар ядарч ин би. Нэрээ амар ядарч. Одоо ингэ бүр ингэ цаанаасаа хоолойж зэнгэрж байна. Амар үнчи краш. Би амин хичээ нөгөө нэг хөзөр өрөөсөө ингэ суглагдаж өсөрч гарч ирэхгүй байгаа болохоор Тэндээ ядарч. тий шууд ингээд нөгөө нэг эндээсээ дээрээс авчээ заяа. За Ямар үнийх нь гарч ирдэг, ямар үнийх нь ингээ хурдан гарч ирээд идэм бэ? үгүй амин хичээ нөгөө нэг юм хүмтэй холбоотой л. Би тэр нөгөө юу яа хаалт хийчихдээ. Ер нь бол Анкараад энд тийм 2-3-аараа унсан өдрийг авдаггүй. Тэгээ сугалсан гэж хардаггүй мөлий. юу гэх юм бэ? Ямар нэг хүнд их юм уншуулаад дээдгүү гэх юм уу? Нэг юм байх юм уу? Яа, за Яа чи зүг сугалчихоо. тэр цаанаас өөр хаагаад гарч ирэхтэйсэн чинь унгаагаад байна. Миний хүчсэн юм шээ. Би за суулч. За цаанаасаа за амиг чи краш нь ямар шууд царайцтай хэдэн настай хүн байна вэ гэдэг хөзөр дээр Page of Swords гэдэг залуугаар тийхэн биш. Хүүх юм уу? Page of Swords гэдэг. За одоо өнгөрсөн. Үүлэн дээгэр юу лээ? Сэлэнтэй хүүхэн байна. Сэлэнтэй хүүхэн байна. Сэлэмний хуудас пэйж үстэй тий. Баатарлаг хүүхэн. Тийм ээ. Их л баатарлаг. За цэгээ дээр цэгээ дээр болохоор цэгийг крашлж байгаа хүн ямар шууд царай төстэй хэдэн настай ер нь ямар ажил мэргэжилтэй тийм ээ чи ойлгож байгаа тий хөзрөө чи сонсч байгаа гэж хүн байх вэ гэж. тий байх вэ Сонирхолтой. окей соглоо тэрс Йоо юу вэ? Үгцээ биш үү? Баахан жадлуулаад Намайг крашлдаг хүн байхгүй гинэ. Ten of Swords, Page of Swords гэдэг гурлал ийм илд гараад ирлээ. Хоёлаа. наа чи тэгтээ бүр ингээд нэлээд шаардсан нөхөр байх шүү. Харин Чи бүр алаа иччих юм шүү надад. тийм байна. Намайг крашлдаг хүмүүс бүгдээрээ өгцөн гинэ. Юу хэмэри үгүй тэгтээ шантарсан юм шүү. Болоо. Яг тий шантарсан ч юм уу. Болоо дөө гэд. Бараг шантраад ингээд цөхрөөд унтсан л юм шиг харагдчих. Иви. Цагтаа байсан л байлгүй. За цэгийг крашлдаг хүн ямар хүн байх вэ? Байна вэ гэж асуугаад Ten of Swords гарч ирсэн 10-ын сэлэм 10 ширхэг сэлмээр зоолгосон унсан нэг залуу байна. Тэгээ энэ амар нарциссист юм болов нэг голын ус руу явж штэ. Зоолгочоод ингээд амьдрах гэдэг юм шүү те. Амьдрах гэдэг юм бол эсвэл ингээд энэ Ингэж энэ карт гарсан нь чамд сэтгэлтэй хүн буюу чиний краш нэг талаасаа гүн дотор өвдөлт урам хугарал өнгөрсөн шарахтай хүн гэдгийг илтгэж чинь гинэ. Йоо ямар Валци биш үү те өөрхий шантраад бүр. Энэ бол хамшлаад байгаа гэхдээ ингээд юу яагаад байгаа юм шүү те хөрх юм өвдцэн юм байна. Сэтгэл нь өвдцэн. Энэ бол хамгийн хүчтэй дахин төрхийн өмнөх төгсгөлийн үзэгтэй. Юу ямар амар юм бэ? Энэ хүн өнгөрсөнд итгэл алдрах, хүн тусгаарлалт сэтгэлийн шарах туулсан. Магадгүй урдны харилцаанд маш их итгэл гаргасан ч сүүлд нь унсан юм байна.
Тэр одоо шинэ эхлэл хүсэж байгаа ч дотооддоо сэргээгүй итгэлээ дахин бүр өгч чадахгүй байгаа гэж байж болох Хуурцсан ч юм уу нэг тийм хүн бэ те. Тэрний гадна төрх тайван ухаалаг байж болох ч дотор нь хамгаалалт босгосон хантай. Дахин шархлахаас айж байгаа нэг хүн байна. Тийм л юм л та. Нилээн гүн шархтчихээ. Энэ ч амар гард юм шүү те. Энэ чиний краш өөрийгөө сэргээж өнгөрснөөс ангижрах үедээ байгаа. Харин чи тэрнийг бүрэн итгэж дэмжиж чадвал тэр хүн дахин гэрэлтэж чадна гэж. Гэхдээ яг нөгөө ингэж болох юм л да. Цэгээд бас би ингээд өнгөрсөн ийм хүн байсан те. Би ингээд чамаа хайрлж хүндэлж явдаг шүү гэвэл цэгээ урам зориг өгж болох юм те. Тийм яг энэ үгээрээ за чи ингээд тэгэрээ те. Ингээд дахиад сэрээрээ гэдэг ч юм уу те. Чи чадна гэдэг ч юм уу бас ийм Намаа крашаас нь баярлаа. Одоо ингээд сайхан дүүлэн нистэй гэж гэдэг юм. солиод байгаа юм те. Гэхдээ тэр хүний чи би одоо ингээд цааш нь ингээд явуулах хэрэгтэй эстэй. Амар гоё хүн болгох хэрэгтэй эстэй. Гэхдээ чи дүүлэн нисмэс гэж юм сүртэлтэй байдаг юм байж. Хүзрнүүд чи өөрөө амар сүртэй юм яриад штэ. Энэ хүзрүүд угаасаа сүр байна л да угаас. Харин тий сэлэмдүүлж мэлэмдүүлсэн. За над дээр ч бүр чи чам дээр ч бас сэлэмдүүлж ирэхтэй хүн. Над дээр эмхтэн гоод ирсэн. Наа чи бас 90 юм бэ. Тэгээ минийх одоо юу болж байгаа юм бэ? За амигч дээр болохоор Page of Swords гэдэг хоёулаа юм сэлэмтэй энэ хоёр дээр хүзэр гарч ирсэн. Тэгээд ямар шүү царай зүстэй бас өнгөрсөн шалхтай хүн байх нь үгүй юу те. Эсвэл амар нэг тийм маскулин энержитэй нэг тийм арчлангийн ордны нэг тиймэрхүү залуу. Тийм. За Crush бол сэтгэл санааны хувьд сэргэлэн ухаантай анхааралтай бас баг зэрэг болгоомжтой хүн гэдгийг харуулж байна. За тэр ямар хүн бэ? Сэргэлэн хурдан бодолтой ухаалаг хүн. Тэр аливаад логиктэй, хошин мэдрэмжтэй, үг ярианд авьяастай, нэг үгээр бол толгой нь ажилдаг хүн байна. За сониуч цан ихтэй заяа. юм байна гэдэг шиг. Сониуч цан ихтэй. Хүмүүсийг ажиглаж мэдээлэл цуглуулах дуртай, магадгүй чамаагч ажиглаж ойлгох гэж хичээж байгаа ч шууд илэрхийлдэггүй байж болно. Харилцаанд болгоомжтой өөрийгөө хамгаалсан байр суурьтай сэтгэлээ нэгтэй удаан гэхдээ нэг итгэжүүл чин сэтгэлээс ханддаг хүн байна. Тэрний энерги болохоор шинэ мэдрэмжийг судалж туршиж үзхийг хүсэж байгаа хүний энергийг илтгэдэг гэж энэ хүзэр. За харилцааны төвшөнд энэ хүн чамайг сонирхож ажиглаж байгаа гэж байна. Тэгээд дүгнэлт нь болохоор ухаантай, хурдан сэтгэдэг, ажиглагч, сониуч сэтгэлээ хамгаалдаг, харилцаа нухацтай ханддаг тийм хүн байгаа гэж шүү. Нөгөө энэ олон замын айлгүйр нь явах вэ гэдэг шиг. Тэгээд хараа та краштайгаа ер нь бол оюуны төвшөнд, оюун сайхан төвшөнд ийм холбогдсон л байгаа даа. Гүнзгий ярилцаж чадвал тэр танд итгэж эхэлнэ гэж. Ямар хүн бэ? Хин бэ? Хаана вэ? Дарааганаад байгаа. Харин надад яг тэгж бодогдсон. Хин бэ? Хамгийн түрүүнд ингээд толгойн ажилдаг үгүй юу н оновчтой тэгээд ойрхон байдаг гэлөө ерөөсөө аргуул бодогдоод гэсэн юм уу? Ариг нь бодогдоод тахтай явах тий. Юу? Би чи бодоочгүй. Оюун санааны хувьд ариг байхтай холбогдсон юм уу? Юу гэж байна? За ийм байдаг байх нь байна. За амд нөхөд минь дэжгүй нөө. Тундаа үгүй юу? За тэгээд манайхаа ер нь бол хүзэр өөрөө бас нөгөө нэг юм ич хитийн элбинц гэж ярьдаг. Тэгээ хүмүүс ингээд бас нөгөө хүзрөөр мэрэглэхтэй бас ингээд нөгөө хоолон зангираад эн чинь бол нөгөө нэг бүр багасаа ийм мэдэрдэг хүмүүс гэж байд юм ээ л да. Тийм хүмүүс илүү бас мэрэглөө зүгээр гэж байд юм байлээ. Тэгээ хүнийг бол айхтар мэрэглэх гээд юугүй. Өөрийгөө эхлээд нөгөө мэрэглээ сурчвал эргээд нөгөө хүнийхээ энергитэй холбогдож өгдөг гэдгийгсэн шүү. За энэ болохоор ямар нэгэн зөвлөгөө өгөөгүй. Дээрэс нь би мэргэлдэг хүн биш. Бид гурав зүгээр л октод хоорондоо ингээд суугаад юм яриад гой би биндээ зөвлөгөө өгöd найзаа тэгүүлж айгу зүгээр юм шүү. Тэр асуудал ингээд шийдмээр юм шүү. Хүүе чам дээр юм хүзэр гараад ирлээ шүү. Тэгээд октодын хооронд ярьж байгаа хөөхөн ховгацалтай байлаа шүү. За баярлаа. Краштай хандаад иви хөөх юм гэж хэлмээр санагдчихлаа. Миний краш хөөх юм шүү. Та юу гэмээр? Би нэрээ юу ч мэдэхгүй. Нэрээ тэр олонний айлэг гэх вэ? Ийм ямар томтэй. Ганц манцгүй хүн бодогдохгүй байна. Намайг краш хүмүүс их нь одоо оюуны өндөр потенциалтай хүмүүс. 3 дахь дугаар лөө. Тийм 3 дахь дугаар. Тийм. За тэгээд маш гоё ялаа. Тэгээд сонирхол манайхаа сон гэд YouTube юу байгаа? Channel байгаа. Шулан Arts гэдэг YouTube channel байгаа. Миний мэддгээс би тэр хоёрыг сонсдог. Тэгээд ийм гоё хүзрийн мэрэгнүүд сонсч болно шүү. Айгу гой мэргэлж өгдөг хүмүүс үтэн. Тэгэд энэ нөгөө хүзртэй холбоотой цэгийг энэ дуутай ургамал шүү дээ тий. Instagram дээр бас Шулан Arts гэд бичингүүд шүллам гэж чичээрээ заяа. Шүллам. За.
SHV юм бичингүүт ингээд энэ хэрэглүүд нь бүгдээрээ зарагдчих тийм их гайгүй. Гэхдээ чулуунууд болвол яг ингээд жоох үнэтэй. Нөгөө нэг чулуун бөгж те хамгаалтын янз бүрийн үнэтэй. Тэгээ манай энэ нөгөө нэгдүгээр сургуулийн хажууд бид нар шин чонон бүртүү гэдэг байгаа шүү дээ тийм. Эний доор нэг давхарт бас ийм янз бүрийн энерги ламаа зарддаг. Тийм доор. За баярлалаа. Гэж тийм л юм шиг байлээ тийм. Нэг давхар байлаа. Хамт байсан хүмүүс те. Тэгээд сонирхон дэрвэз, итгэхэн дэрвэз, итгэгүүн дэрвэз авахгүйх ухаанаар хандаарай. Баярлалаа. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийн төгрөгөд өндөрлөе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүнээс зориулсан Джеймсон дамны брэнд байлаа. Баяр та. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Джеймсон Prenatal Канадын амин дэм.